2017 онд Суу Шинмяо гэх IT компани босс дөнгөж салсан эхнэрээсээ дуут мессеж хүлээн авчээ. Тэрхүү дуут мессежинд цөөнг олоогоор түүнийг үх гэж хашгирч байлаа. Тухайн үед Суу Шинмяо X эхнэрээсээ болж цөхрөнгөө бараад байлаа. Түүнээс болж төвчхийн аргагүй байдалд орж өөрийн нэр төрөө хэд хэдэн удаа гутаанд доромжлуулад байсан тул ноён Суу сэтгэлээр маш их унаж улмаар байшингийн дээвэр дээрээс унаж амиа хорлсон. Түүний хуучин эхнэрийг Жай Шиншин гэдэг. Тэрээр 1986 онд төрсөн бөгөөд багасаа сурлах сайтай байсан тул Бээжингийн Жаотон их сургуульд барилгын инженерийн чиглэлээр суралцж төгссөн. Сургуульд байхдаа хүүгүүдийн дунд алдартай байв. Учир нь тэр үеийнхэн дундаа үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй байлаа. Хичээлдээ онц сайн царай зүс сайтайч Жай Шиншин итгэмээргүй бүдүүлэг зан авиртай байж. Түүний гэр бүлийн нөхцөл байдал хуучин нөхөр Суугийн гэр бүлтэй харьцуулбал боломжтой айл байсан юм. Харин Суу Фужин дахь жижиг уулын тосгонд төрсөн. Эцэг эхээсээ тавлаа айлын баг хүү. Хэдийгээр залуугийн гэр бүл баян чинэлэг биш ч гэсэн Суу эцэг их ах эгч нарынхаа халамж харин өссөн сургууль хүртэл суралцах боломж олджээ. Цөхрөлтгүй хичээл зүтгэлийнхэн ачаар тэрээр Бээжингийн харилцаа холбооны их сургуульд хэлсэн орж амжилттай суралцсан сургуулиасаа тэтгэлэг хүртэл авчээ. Мөн сургуулиа төгсөөд хэдхэн жилийн дотор Суу санхүүгийн эрхчлөөнд хүрч бизнесийн зөвлөхүүдэд төсөл хэрэгжүүлэхэд тусалж байв. Ингээд зогсохгүй 5 жилийн дотор тэрээр өөрийн Beijing Wenwei Technology компаниг байгуулсан. Ингээд автомат дуудлагын програм боловсруулж эхэлсэн. Энэ бизнес нь амжилт олж зах зээлд орж ирэнгүүтээ олон сая үйлчлүүлэгчдийн сайшаалыг хүртсэн. Тиймээс маш богино хугацаанд 20 сая үйлчлүүлэгчтэй болж Суу Шинмяоч саятан болсон. Гэсэн ч тэрээр энэ их нэр хүнд хөрөн мөнгөндөө огтхонч бардаагүй бөгөөд ийдэг даруй энгийн нэгэн хэвээр байлаа. Аав ээж ах эгч нарынхаа ачийг үргэлж санан тэдэнд тусалж газар тариалангийн ажлыг нь дэмжин төрсөн нутагтаа аав ээжтэй байр худалдан авч өгөө зогсохгүй ах эгч нарынхаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хүртэл төлөхөө амлаж байсан. Олон жил шаргуу завгүй хөдөлмөрлсөн тэрээр гэр бүлтэй болох цаг нь болсон байв. Сүүгийн бизнес доктортой болсон тул одоо өөрийн хувийн амьдралдаа санаа тавьж эхлэхээр шийдэн болцооны цахим сайтын VIP хэсэгт бүртгүүлжээ. Энэ үед Жай Шиншинч бас энэ сайтад бүртгүүлж өөрийн нөхрөө хайж байсан. 2017 онд тэд болзооны сайтаар дамжуулан танилцж улмаар болзож эхэлсэн. Тэр хоёр анхны болзоон дээрээ оройн хоол идсэний дараа Суу Жай Шиншиний үзэсгэлэн гоо төрхийг биширж байсан ч тэдний гэр бүлийн байдал харьцангуй өөр тул тохирохгүй гэж үзэн оройн хоолны дараа тэр нэг их тоосонгүй. Гэвч тэр шүн Жай Шиншинээс кино үзэх хурлах хүлээн авсан байна. Мэдээж Суу урилгыг зөвшөөрсөн бөгөөд тэд хамтдаа кино үзжээ. Үүний дараагаар тэр хоёрын харилцаа улам дотнуулж хоорондоо чатлаж хамтдаа хооллон үргэлж ярилцдаг болсон байна. Сууд энэ нэмэгтээ улам их таалагдах болов. Тэр өдөр ирэх тусам түүнд татагдж улмаар хайр сэтгэлтэй болжээ. Хэд хэдэн болзооны дараа Жай Шиншинд хайртайгаа илэрхийлэх болж түүний гадаа төрх болон гэр бүл ажил мэргэжил ааш зандан сэтгэл хангалуун байсан. Түүнийг эхнэр нь болох ёстой гэж хүртэл бодож байж Жай Шиншинч бас сууг сонирхож эхэлсэн байлаа. Хэдэн өдрийн дараа Жай Шиншин Суу руу нэгэн цэцэгтэй виллагийн зургийг илгээж. Энэ нь Сууд маш сонин санагдаж энүүгээрээ юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй. Магадгүй ийм виллад амьдрахыг хүсэж байгаа юм болов уу гэж бодон баг зэрэг айж тухайн үед ийм өндөр зэрэглэлийн байшин худалдаж авах боломжгүйгээ хэлж өөрийн дасны мэдээлэлээ хүртэл явуулсан байна. Харин Суу Шинмяог жинхэнэ саятан болохыг мэдсэний дараа тэдний харилцаа улам тогтвортой болов. Жай Шиншин Сууд хандан хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Тэдний харилцаа маш хурдан дотнуулж байгаа нь зарим хүмүүст хэвийн бус санагдаж байсан ч тухайн үедээ Суу хайр дурлалдаа омбож байсан тул бусдын үгийг тоосонгүй. Тэр хоёр хэсэг хугацаанд болсны дараа Жай Шиншин Суугийн эцэг эхтэй уулзахыг маш их хүсэж байв. Сууж түүнтэй үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхийг үнэхээр хүсэж байсан тул гэр бүлийн уулзалт зохион байгуулсан байна. Жай Шиншинч өөрөө хөдөө тосгоны охин байсан тул тэдний эцэг эхтэй амархан уулзраа олж байсан нь Суу Шинмяогийн аав ээжид маш их таалагдж энэ охинд сэтгэл хангалуун байв. Энэ үед Суу Жай Шиншинд бүрэн ухаан алдсан байсан. Тэр түүний төлөө улам шаргуу ажиллах болжээ. Тэр хоёр үерхэд 2 сар болж байхад үргэлж тансаг зэрэглэлийн болзоо хийж хамтдаа аялаж түүнд аль хэдийн 3 сая гаруй юаныг зарцуулаад байж. Суу Жай Шиншинийг баярлуулахын тулд бүх зүйлийг өгөхийг хүсэж байлаа. Жай Шиншин Хайнанд вилла авах хүсэлтэй байгаагаа хэлв. Суу огтхонч эргэлзсэнгүй түүний сандыг зөвшөөрөөд 3.2 сая юанаар вилла худалдаж аван эзэмшлийг хүртэл өөрсдийн нэрээр авсан байна. Виллагийн бүх интерьер дизайныг Жай Шиншин шийдсэн.
Ингээд бүсгүй түүнд гэрлэхийг хүсэж байгаагаа хэлсэн байна. Тэр хоёр үерхэд 1 жил болоогүй ч гэрлэлтэндээ яран Жай Шиншиний хүсэлтийг хүлээн зөвшөөрч 6 дугаар сарын 2-нд хурмаа хийхээр шийдэв. Бүх зүйл түүний хэлсний дагуу болсны дараа Жай Шиншин өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг харуулж эхлэв. Тэд гэрлэхийн өмнө Жай Шиншин өмнө нь гэрлэж байсан тухайгаа сууд хэлсэн байна. Албаны бичиг баримттай болохын тулд түүнтэй гэрэлсэн гэж тайлбарлажээ. Су Шангмао үнийг сонсоод маш их урлав. Тэрээр Жай Шиншинийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Энэ нь түүнд шудраг ус байна гэж бодогдсон тул хосууд хоорондоо ширүүн маргалцсны эцэст Жай Шиншин гарч яв. Түүнийг явсны дараа Су түүнд үнэхээр их хайртай гэдгийг мэдэрч шүнжин түүнийг хүлээв. Хэдийгээр түүний өмнө нь гэрэлсэн гэдгийг мэдээд уур нь хүрсэн ч эхнэрээ алдахыг хүсээгүй тул маргааш нь түүнээс уучлалт гуйж хосууд 6 дугаар сарын 6-нд гэрлэлтийн гэрчлэгээгээ авахар тохиролцов. Гэхдээ гэрлэхээс өмнөх өдөр Су 880 мянган юан зарцуулсны эцэст Жай Шиншиний гэр бүл салалтын гэрчлэгээг албан ёсны сайтаас олж харсан байна. Тэрхүү гэрчлэгээний гэрээнд тусгаснаар эрэгтэй нэмэгтэйдээ 200 мянган юаны нөхөн төлбөр олгох ёстой гэж байсан байна. Тэр үед Су энэ талаар нэг их бодсонгүй. Түүнтэй гэрлэх гэж байгаа тул эхнэртэй бүрэн итгэсэн байж. Ингээд 6 дугаар сарын 6-нд иргэний хэрэг эрхлэх газрын үүдэнд багтан Жай Шиншин түүнээс 458 мянган юан шилжүүлж өгөхийг гуйхад Су зөвшөөрчээ. Тухайн үед эхнэр болох хүн нь мөнгө эд хөрөнгийн шуналтай итгээд залтай нэгэн гэж төсөөлөөчгүй билээ. Су зүгээр л айлын эрх танхи охин дур зоргоор аашилж байна гэж боджээ. Гэрлэлтийн гэрчлэгийг авсны дараа Жай Шиншин нөхөртөөгөө амьдрахаас татгалзах нэр. Хэдийгээр Су түүнийг бүх талаар ятгах байсан ч Жай Шиншиний аашсан улам ширүүсч Сууг дахин байшин авч өгөхийг тулган амжиргааны зардалд нь сар бүр 50 мянган юан өг хэмээн ятгахжээ. Энэ үед Су буулт хийсээр байсан бөгөөд Жай Шиншин салах болно гэж үргэлж сүрдүүлсээр байв. Энэ үед тэрээр цөхрөнгөө барж байв. Тэр хоёрын харилцаа нэг мөр дуусч өмнөх сайхан үеэл дурсаж эхэлв. Өмнө нь байгаа эхнэр нь түүний төсөөлж байсан шиг ээлдэг, игэл жирийн нэгэн биш гэдгийг тэр ойлгов. Тэр хоёрын хооронд өдөр бүр хэрүүл маргаандагдж түүнийг хайрлах хайр үгүй болсон. Заримдаа бүсгүй Су Шангмаогийн зарим хувийн асуудал болон ажил бизнест нь хүртэл оролцдог болов. Энэ бүхэн нь нэгэнд хэрээс хэтэрсэн тул Су Жай Шиншинээс салахыг зөвшөөрөв. Харин энэ үед Жай Шиншин түүнийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн байна. Тэд гэрлээд сар хүрэхгүй хугацаанд Су гэрлэлтэд цуцлуулах гэрээ байгуул. Мөн гэр бүл салалтын гэрээнд тусгахдаа Су сэтгцэн хохирлын төлөө 10 саяыг Жай Шиншин төлөх ёстой болсон бөгөөд Хайнан дахь байшингаа түүнд алдах төрөв. Гэвч Су Жай Шиншинд хэдэн 10 сая юан зарцуулсан бөгөөд одоо тэрээр түүний хэлсэн нөхөн төлбөрийг өгөх хэмжээний биш байлаа. Үүгээр ч зогсохгүй Жай Шиншин Сугийн компанийг татвараас зайлсхийдэг гэдгийг мэдж байсан тул үүгээрээ шантаж хийж түүнийг дарамтлах хүн хүртэл хөлсөлсөн тул тэрээр төвжилгүй гэрээнд гарын үсэг хүртэл зурчээ. Жай Шиншин улам давран түүнийг татвар төлдөггүй гэж цагдаад мэдэгдэн хэмээн надад өөрийн бүх хөрөнгөө шилжүүлгэж занал хийсэн байна. Су ихэндээ татгалзсан ч шоронд орохоос айсан тул Жай Шиншиний хүсэлтийг дуулууртай биелүүлв. Ингээд түүнд нэг ч юан үлдээгүй байхад Жай Шиншин үлдэгдэл 200 мянган юанаа өгөхийг хүсжээ. Аргаа барсан Су эцэг эхийнхээ нэр дээрх байшингаа барьцаан тавихаас өөр аргагүй дүрсэн байна. Энэ үед Суугийн гэр бүлийнхэн ямар нэгэн зүйл буруу болсныг ойлгож Жай Шиншинтэй холбоотой нотлох баримт олохыг хүссэн боловч Жай Шиншин огтхон ч айсангүй. Харин ч түүний гэр бүлийг занал хийсэн байна. Энэ их дарамт занал хийллийнхаа хажуугаар Жай Шиншин үргэлж нөхрөө үх гэж хараадаггүй. Гэтэл энэ үг нь биелэлээ олж дарамтанд орсон Сууд амиа хорлох сэтэл өгөн улмаар байшингийн дээвэр дээрээс үсэрчээ. Су Шангмаог амиа хорлсон тухай мэдэг сонсоод Жай Шиншин огтхонч гуниглаагүй. Тэрээр амиа алдсан экс нөхрөө нийгмийн сүлжээгээр зориудаар гутааж түүнд хуурцсан хэмээн бичиж Су Шангмаогийн компани татвараас зайлсхийсэн хэргийг илчилсэн байна. Эцэст нь залуу бүсгүй Жай Шиншин шунхай худалж залтай нэгэн болохыг бүгд мэдсэн. Өөр нэгэн залууч гэрчээр гарч ирэв. Тэр бол өмнө нь түүнтэй сууж байсан ир байлаа. Тэрээр Жай Шиншинд хуурдагдсан түүний арга залбихны хохирогч болсон гэдгээ мэдэгдэжээ. Ингээд Жай Шиншинийг хүн бүр үзэн ядаж буруутгах түүнлүү дайрч байлаа. Үүнээс сууж хэсэг намгүн байсан Жай Шиншин дахин олон нүдэн дээр гарч иржээ. 2018 онд Жай Шиншинийг Суугийн гэр бүлийнхэн шүүгд өгсөн байна. Тэд хүүгийнхээ бүх эд хөрөнгийг буцаан авах хүсэлтэй байжээ. Хэрэгч удаан үргэлжилсэн. Хүүгийнх нь өхөлж түүнээс болсон гэж шүүхтээр зарга мэдүүлсэн байдаг. Энэ хэргийг 2020 оны 12 дугаар сард Бээжингийн Чаоян дүүргийн шүүхэд албан ёсоор шийдвэрлсэн.
Хэдийгээр залхаа итгээд шуналтай луурчин жай шиншийн ял аваагүй ч эцэст нь суугийн гэр бүл бүх хөрөнгөө буцаавч чадсан. Гэсэн ч гэлээ хөөрхий сүү аль хэдийн хорвоог оргисон байлаа.